Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр амтны цуврал хичээлийн үргэлжлүүлээ харцгаая. Өнөөдрийн хичээлээр болохоор бүгдээрээ хэрэм сармагчин зорж царнаа. За бүгдээрээ яг өмнөшгөө. Эхлээд цаасаа 4 хуваана. Эхлээд харнаагаараа зураарай хүүхдүүдээ. За энийхээ дараагаар бүгдээрээ эхлээд хэрмээ зурж байгаа шүү хүүхдүүдээ. Хэрмнийхээ толгойг нь гаргацгаая. За энэ гол зураас энэ зураас энэ хорно. Гол зураасаас за энэ маань хэрмний маань толгой. Энд дээр хөөрхөн нүдэн зурж байгаа юм бол илүү тодорхой болно. Тэгээд мөн зүр хэсэгт нь хамрын зурч. Хоёр чихийг нь мөн өргүүлэн зурчээ. За энэ дараагаар одоо энэ зураасаас шүү хүүхдүүдээ. Энэ зураасаас за бие. Багш миний хэсгийг өшөө жоох ингээ бүр их болгоод тэгэхгүй бол жоох юуг харагдав. Зурлаа. Гол зураасаа дариулаад мөн хөлийг зурцгаая. Ингээд нийлүүлээд. За одоо нөгөө гар нөгөө хөлийг зурхаас өмнө бүгдээрээ сүүлээ зурцгаая. Хэрэмний маань сүүл маш өтгөн сагсгар байдаг шүү дээ. Тэгээ бодоод өндөр сагсгараа зурчих. За нөгөө гар нөгөө хөлийг зураагүй шалтгаан болохоор одоо бүгдээрээ хэрэмнийхаа дуртай самрыг нь бариулцгаая. Эхлээд бүр зурч. Яг энэ гарынхын ардуур байгаа гэж төсөөлөж зураарай хүүхдүүдээ. Хэрэг чадахгүй бол шууд ингээд нэвт гаргаж зураад дараа нь тодруулахдаа тэрийг үлдээгээд явах замаар зурцгаар. За ингээд самар маань болчихж байгаа. Самараа зурсан бол одоо нөгөө гар нөгөөлөө зурч. Шууд хоёр гар үлгэн ингээд зурхаас илүүтэйгээр юу барьж байгаа тохиолдолд тэгэхээр барьж байгаа юм зурх юм бол айтайхан болтой шүү хүүхдүүдээ. За хэрэм маань болсон учраас артынхаа фоныг нэцгээе. Ийм аргаар зурж болдог. Болонд байгаа учраас заавал голоос нэхлэхгүйгээр шууд ингээд бод маань хаан дуусж байгаа тэндээс нэхэлж байгаа шүү хүүхдүүдээ. За мэдээж артлынхаа заа гэсгээ зурч. Одоо бүгдээрээ тодруулцгаая. Одоо ингээд тодруулсныхаа дараагаар бүгдээрээ одоо энэ голын шугам хэрэггүй зураас одоо бүгдийг нарилгацгаая. Хүүхдүүдээ энэ зургаа ерөөсөө ямар ч материалаар зурж болно. Өөртөө байгаа усан будаг, өвний харандаа, гуаш ерөөсөө аль дуртай материалаар зурцгаагаарай. Заавал багшаатайгаар адилхан харандаагаар, полимастраар гэлтгүүгээр дуртайгаараа буццаагаарай. За одоо бүгдээрээ хэрмээ буццгаая. Хэрмээ будахтаа багш нь ингээ 3 өнгийн тусаарнаа сонглоо. Одоо хэрэм маань маш өслөг амтлан тийм ээ. Тийм учраас ингээд нэг өнгөөр будахгүйгээр ингээд гоё өслөг. За эхлээд багш нь ингээд нилээ их талбайгаа хамарж тэгээд босооч хэлтэй дандаа. За ингэснийхаа дараагаар 2 дугаар үг. Одоо 3 дахь хамгийн баруун өнгөөр болохоор яг энэ гадна талаас нь нийлүүлээд. Хэрэм маань бас өөр саарлангтай байдаг, жоохон ягаандуу туяатай байдаг. Тийм болохоор яа багштайгаа адилхан хийхгүйгээр ерөнхий зурж байгаа арга барилыг нь хараад тэгээд дуртайгаараа буцаагаараа хүүхдүүдээ.
За одоо ингээд энэ мэдчлэн хүүхдүүдээ артлын фоныг янз янзаар зохиомжлоод өнгөөр будаад 6 гоё өнгөлөг болохоор бай. За одоо бүгдээрээ сармагчин зурж сурах болно. За сармагчингаа болохоор бүгдээрээ 4 хуваахгүйгээр шууд зурх болно. За ерөнхийдөө сармагчингийнхаа толгойг нийт цаасныхаа 5/1 гэж бодоод зураарай. Шууд сармагчингийнхаа бүгдээрээ нүд амгаас нэхлэх болно. Нүд хамар. Бидний санаж байгаачлан сармагчин маань хүнтэй маш төстэй тийм ээ. Энэний дараагаар тэрэ гарын зурцгаах болно. Мөн толгойг нь ерөөсөө жоохон хэцүү байгаа юм бол хүүхдүүдээ эхлээ харандаагаар гарах гэж ерөөсөө ярих юм байхгүй шүү. Шууд зурх. Зураг маань гоё болох нь чухал болохоос биш хурдан зурх нь чухал биш тийм ээ хүүхдүүдээ. Орчгоно чи. Мөн хэлийн зураг өгөх юм бол хөгжилтэй сахилгагүй сармагчин маань дүрм гараад ирлээ. За энэ бол ерөөсөө гар гаргах хамгийн ихний алхам маань. Хоёр гарын маань хэмжээ хоорондоо адилхан байх нь чухал шүү хүүхдүүдээ. Одоо хөлнө. Одоо цээжний хацаа. Мөн сүлийг нь биетэй олохын тулд яг адилхан зургаас 2 дахь тохирлоо тавина. Дотор талаар нь гэх. За одоо бүгдээрээ орчингийг бүрдүүлцгээе. Мэдээж хаан зогсож байгаа илээ. Газрыг нь хэлж дурсалж байгаа. Одоо ингээд хүүхдүүдэд маань артлыг нь ингээд фоныг нэг өнгөөр бодоход аягүй хэцүү байгааз дүүргэж будах нь гарч хэлэн тийм ээ. Тэрийгээ яах вэ гэхээр артлынхаа энэ фоныг нь олон жижигэн дүрс хуваагаад өгөх хэрэгтэй. Жишээ нь одоо сармагчингийн ард зөвхөн тэнгэр газар гэлтгүүгээр янз бүрийн жижиг бут, навч, өвс, цэцэг нэмээд өгөх юм бол бидний бодоход маш хялбар авах болно. Навчтай бут нэмээд өгье. Энэ талаас нь арай жоохон өөр навчтай. Бүслэг уран болно. Мөн тэнгэрийг нь бүхэлдэн цэнхрээр бодох хэцүү учраас талд нь ч мөн нэмээд өгье. Сармагчин маань өөрөө ширэнгэд амьдардаг. Тийм учраас орчингийг бодож байгаа зурч өгцгөөе. За энэ талд маань болохоор тийм болсон уран зурч өгнө. Хүүхдүүдээ та нар өөрийнхөө төсөөлөлд ширэнгээ маань ямар байна? Тэр болгоныг нь нэмээд хар зургаараа гаргаад өгөөрэй. За одоо бүгдээрээ буцацгаая. За хүүхдүүдээ одоо ингээд артлынхаа багшигаа энэ будаагүй хэсгийг энэ цэнхэр өнгөөр будаарай. Тэгээ багш нь энийг шар хэсгээр хийсэн болохоор нөгөө шороо дүрсэлж байгаа байхгүй юу? Яг шороог нь ингээд шар өнгөөр дангаар нь хийжсэнээс одоо ингээд баг зэрэг ногоонтой байх юм бол ингээд халцарсан өвстэй хэсгүүдийг дүрсэлж болохоор байгааз. За тэгэхээр дараагийн хичээлээр уулзцгаая баяр таа.